Өртөөний хүүхдүүд. Зохиолч Эдит Несбит. Нэгдүгээр бүлэг. Бүхний эхлэл. Тэд үнэндээ төмөр замын хүүхдүүд биш байсан билээ. Төмөр зам гэдэг нь тэдэнд маскулин болон күүкийн талбай, амьтны цэцэрлэг, хадагтай тусааны гэрт хүргэдэг зам төдий төсөөлөгддөг байжээ. Тэд хотын эгэл жирийн хүүхдүүдийн адил эцэг эхтэйгээ хамт амьдрна. Хаалган шилэн сарвчтай, үүдэн өрөө нь нэмгэн чулуун шалтай, цахилгаан хонх, халуун хүйтэн устай угаалган өрөө. Франц маягийн шалнаасаа адар хүрсэн том цонх, хантаазын цав цагаан өнгөөр будсан, тохилог дэгжин улаан тоосхон байшинд аж төрдөг. Тэд ах дүү гурвуул. Хамгийн том нь Роберта гэх. Мэдээж ээж хүмүүн инхрийн үрсээ энэ тэргэж алагчлалгүй хайрладаг авч, хэрвээ хүүхдүүдийн ээжээс хинт нь илүү хайртай вэ гэвэл магадгүй Роберта гэх болов. Дунд хүүн Питер. Тэр том болоод инженер болохыг хүсдэг нэгэн. Харин отхон охиныг Филис гэдэг ба тэрээр хамгийн цайлгана. Гурван хүүхдийн ээж айл хошоо хисэж, ховж ив хөөцөлдөн цаг заваа дэмий үрдэгвэ. Бас гэртээ хэн нэгэн зочлон ирж, ёсон бусын зүйл чалчхыг хүлээж, гараа хумхэн суухгүй. Харин хүүхдүүдтэйгээ тоглож, тэдэнд ном уншиж өгөх, гэрийн даалгавраа хийхэд нь тусалж бүхий л цагийг өнгөрөөнө. Мөн хүүхдүүдээ хичээлд явсан хойгуур сонирхолтой үлгэр зохиож, хүүхдүүдээ цай хоолоо идсэний дараа түүнийгээ уншиж өгдөг буюу. Түүгээрч зогсохгүй, хүүхдийн төрсөн өдөр гахай төрөх, тэр бүхэл хүүхэлдээ байшин барьж, хүүхдүүдээ хууран хөөгч наадахтаач үргэлж хөгжилтэй дуушуулаг зохионо. Азтай бяцхан гурван жалд хүссэн бүхэн нь байлаа. Гой ганган хувцас, халуун дулаан байр, хананда их галууны зурагтай дүүрэн тоглоомтой хүүхдийн өрөө. Сайхан сэтгэлтэй алей хошин асрагч мөн Джеймс гэдэг эрх нохойтой байлаа. Бас хүүхдүүд үлгэр жишээ аавтай, аав нь хизээж ууралдаггүй, аливаад чихч шударга бөгөөд хүүхдүүдтэйгээ үргэлж хамт тоглоно. Хүүхдүүдтэйгээ хамт тоглож чадахгүй болсон үедээ маш ярвигтай шалтгааныг энгийн хөгжилтэйгээр тайлбарлан ойлгуулдаг нь гайхалтай. Магадгүй та тэднийг үнэхээр аз жаргалтай амьдардаг хэмээн бодож байгаа бах. Тийм ээ, тэд өөрсдөө ч хичнээн аз жаргалтай амьдардаг байснаа төсөөлдгүй байсан юм. Улаан тоосхон байшингаа орхиж, тэс өөр амьдралаар амьдарч эхлэх хүртлээр тэд хичнээн аз жаргалтай байснаа мэдэрсэнгүй. Санаанд багтамгүй нэгэн үйл явдал тэднийд тохиолдсон юм. Питер хүү 10 насны төрсөн өдрөөрөө төсөөлөлд ч багтамгүй тийм гоё уурын хөдөлгөөр бэлэгт авчээ. Бусад бэлгүүд мөн сэтгэл татан байсан ч мөрөөдлийн уурын хөдөлгөөртэй нь харьцуулах юм бишээ. Жаал хүү бүтэн 3 өдөр туйлын баяр хөөртэй байв. Гэтэл Питерийн хайнгаас болсон уу? Эсвэл дүүгийнх нь уйггүй гуйж говьснаас болсон уу? Чамин уурын хөдөлгөөр нь гэнэт их дуу шуу гарган тесэрч дэлбэрчээ. Джеймс нохой нь айж цочсондоо өрөөнөөс огл харайн гарч бүхэл өдөржингөө буцаж ирсэнгүй. Ноагийн авралын хөлөг онгоцноос бууж, уурын хөдөлгөөрт сууж явсан олон жижиг хүмүүс тал тийш цацагджээ. Энэ бүхэнд хөөр хилэлтэй уурын хөдөлгөөр Питер хүүгийн сэтгэл хоёроос өөр юу ч шархалсангүй. Бусдын түүнийг маш их уйлсан гэж хэлэлцэгч үнэндээ үгүй л болов. 10 настай хөвгүүд үүнээс аимшигтай зүйлсийн өмнө ч нулимс унгадаг гэж үү? Түүний нүд улайсан шалтгаан нь даарч ханиад хүрснээс болсон гэж жаалхүү тайлбарлажээ. Ингэж хэлснээс нэг өдрийн дараа жаалхүү ханиад хүрч орноосоо ч үндийсэнгүй. Энэ нь үнэн хэлснийг батлах мэт. Питер өндийн сууж, би зутан идмээргүй байна. 10 шүүсч мөн адил. Сүү тал харахаас дургүй минь хүрч байна. Би жинхэнэ хоол идмээр байна. Химээхэд ээж нь түүнийг улаан бурхан тусчхаагүй байгаа даа гэж айжээ. Тэгээд чи юу идмээр байна гэж асуухад хүү тагтааны махан хуушур, том тагтааны махан хуушур, ганц том хуушур,
гэж хүсэнгүй хэлв. Тэгсэнд ээж нь тогоочоос том тагтааны махан хуушуур хийхийг хүсжээ. Хүссэн ёсоор хуушуурч бэлэн болжээ. Петр шарсан хуушуураас талын идэв. Түүний завиурч дагаад намдлаа. Амтад хуушуур хайрах үед ээж нь түүнийг баясган хөгжөөх гэж хэдэн шат шүлэг зохиожээ. Эл шүлэг эхлэхдээ бүтэлгүй хөөрхий Петрийн тухай гарч байснаа цааш нь үнэнч сэтгэлээр хайрлан хармалдаг хөдөлгүүрт тэрэгтэй байж гинэ тэр. Хэрвээ энэ ертөнцид болдгсон бол үүнийг л авч үлдэх хүсэлтэй тэр. Хаанаас ч бүү мэд хийсэн ирэх гай түүнийг дайрч өөрийн хөдөлгүүрийнх нь хавхлага дэлбэрчээ. Хөөрхий найз минь сэтгэлээ хатамжил. Царайгаа урвайлгаж бүлтгэнэх үү, хэмхэрсэн хөдөлгүүрээ хамж хайрт ээждээ очиж гин. Харуулсалтай нь ээж нь яахан тусалж чадах вүлээ? Галт тэргэнд нь зорчиж явсан олон бут үсэрсэн ч хүү үл хайхарна. Буйдхан энэ газар байх бүхнээс ганцхан өөрийн хөдөлгүүр нь эрхэм хойно. Харин одоо та нар бидний Петр яагаад өвдсөн учрыг сонсож мэдлээ. Тагтааны махан хуушуураар хөндүр сэтгэлээ тайтгаруулж уй гуньгаа хөөлөө. Дулаан хүнжилдөө өөрийгөө ороож дуг нойрондоо дугжирч хариуй болтол унтжээ. Золгүй хувь тавилангаа туулж гарах гэж зөөсгөн тэр ин шаналжээ. Ханиаднаас болж нүдэн бүлцийн улайвал хөөрхий түүнд тагтааны махан хуушуур өг. Хизээч тэр идэхгүй гэж хачин муухай аашлахгүй гэдэгт та итэг гэсэн шүлэг байлаа. Петр хүү ааваараа хэсэг бусаг болсон уурын хөдөлгүүрээ засуулахыг үнэхээр их хүсэж байсан хэдий ч аав нь ажлаар яваад 3-4 хоног эзгүй байлаа. Аав нь аливааг хийхдээ алтан гартай уран дарах нь л гэсэн үг. Нэг удаа тентхийхэн хог дээр хайвал зохих үз хэмээн орхисон эвдэрхий морин савлуурыг аав нь малын чайтай амархан засаж билээ. Түүнийг харсан мужаанууд хүртэл шогшрон толгой сэгсэрчээ. Хэний ч нөхөж чадаагүй хүүхэлдээнд нөхөөс тавьсан удаач бий. Мөн аав нь нэг удаа баг зэрэг цавуу, модны өөцийг сэлбэрийн хутгаар зорж, Ноагийн завин дээр гардаг зэрлэг амьтдыг хийжээ. Тэд үнэхээр эрхэмсэг яг л жинхэнэ мэт бат бөх зогсож байлаа. Аав нь гэртээ буцаж ирлээ. Тэрээр орой хоолоо идэж дуусаад тамхи татах хүртэл Петр баатар мэт хит их төвчээр зааж уурын хөдөлгүүрт нь юу тохиолдсон тухай ганц ч үг дуугарсангүй. Хүлцэнгүй төвчээртэй байхыг ээж нь Петр загсан бөгөөд ээжийн үгийг дуулууртай дагаж чадах нь Петр л юм. Хамгаас хайртай тоглоом нь эвдэрч үгүй болсныг аавдаа хэллэг азнах нь их хүлцэл төвчээр билээ. Эцэст нь ээж нь хүүхдүүдийн эцэгт хандаж хайрт минь, аян замын чин ядаргаа багч гисэн тайлагдаж, жаахан ч гисэн амарсан бол бид нэг аимшигтай төмөр замын осол болсон тухай хэлж зөвлөгөө авах гэсэн юм гэхэд за юу болсон бэ яриач гэлээ. Петр юу болсон тухай гунигт түүхээ ярьж уурын хөдөлгүүрээс үлдсэн хилтерхий нэг бүрийг авч ирв. Аав нь гэж толгой сэгсрэн уурын хөдөлгүүрээс үлдсэн бүхнийг нэгд нэгэнгүй ажиж суухад аавынхаа юу гэхийг хүлээж тэсээгүй Петр засаж болох нь үү гэж сөнгөдсөн хоолоогоор асуув. Аав нь болох уу гэж үү? Найдвар байна. Гэхдээ баггүй зүйлс хэрэг болох нь дээ. Жаахан туглаг, гаг нүрийн алах, мөн шин хавхлах хэрэгтэй. Гэхдээ бороотой өдөр засъя да гэд Петрийн ургар царайг харснаа. Хагас сайны орой бүгдээрээ оролдоод үзье. Харин та нар надад туслаарай гэхэд Петр охид уурын хөдөлгүүрийг засахад тусалж чадах болов уу гэж эргэлзэнгүй асуухад аав нь мэдээж тэд тусалж чадна. Охид ч гэсэн хүүгүүдтэй адил цэцэн цэлмэг ухаантай шүү дээ. Үүнийг ямагт санаж яваарай гэж хэлснэ. Фил чи уурын хөдөлгүүрийн жолооч болмоор байна уу гэж асуув. Филс тэгвэл би дандаа халдвар царайтай явах хэрэг гарна тийм үү гэж дургуйтсан царай гаргаснаа. Ямар нэг зүйлийг нь эвдэлчихвэл яана хэмээхэд Роберта харин надад жолооч болно гэхээр таалагдж байна. Та намайг том болоод жолооч бол чадна гэж бодож байна уу? Эсвэл галч ч юм уу гэж асуулаа. Галч гэв үү? Хэрвээ чамайг том болоход энэ хүсэл чинь өөрчлөгдөхгүй байвал бид чамайг галч болгоё.
Аав нь бага насны нэгэн мөрөөдлөө ярих уу? Тэр юу вэ гэвээс би гэж цааш хэлэх гэтэл хаалга тогших чимээ гарлаа. Аав нь хэн бэ гэснээ цааш үргэлжлүүлэн англичуудын байшин яг л цайц шиг гэж ярилцдаг шүү дээ. Түүний адилаар би том хан хэрэмтэй, дотуур нь гол урсдаг, түүн дээгүүр нь эвхэгддэг гүр сүндэрлсэн байшинтай болохыг хүсдэг байлаа. Яг тэр мөчөд улаан үстэй асрагч авгаа орж ирэн эзэнтэй хоёр ноёнтон тантай уулзахаар иржээ. Би тэднийг номын санд оруулчихлаа гэсэнд ээж нь янз нь сүмийн санваартнуудад чиний хэрэг гарчтэй. Хонгор минь тэднийг бушуухан явуулаарай. Хүүхдүүд орондоо орох цаг болжээ. Эртхэн амарцгаая гэв. Харин аав нь зочдыг шалвалж шамдуулан хөөж явуулахгүй юм шиг санагдаж байлаа. Роберта манайх хашаан дотроо голтой эвхдэг гүүртэй ч байсан болоосай. Тийм байсан бол бид хүмүүсийг гэртээ оруулахыг хүсээгүй үедээ гүүрээ эвчгээд хэнийг ч оруулахгүй байхгүй юу? Энэ хүмүүс дахиад жаахан удах юм бол аав баг байсан тухайга мартчих байх та гэлээ. Ээж нь хүүхдүүдэд унтуулахын тулд ногоо нүдтэй гүнжийн тухай үлгэр ярив. Гэвч номын санд ярилцах хүмүүсийн дуу чиртэй байлаа. Аавынх нь зочдтой ярих хоолойны өнгө урдынхаасаа өөрчлөгдөн улам ширүүсэх хаятай сонсдож байлаа. Төдөлгүй номын сангийн хаалганы хонх жингэнэхэд бүгд уртаар санаа алдав. Фелис "Тэд явж байна. Аав Рут тэднийг гаргаж өг гэж хэлэх шиг боллоо" гэлээ. Харин Рут тэднийг гаргаж өгөөгүйгээр барахгүй баргар царай гаргасаар өрөөнд орж ирээд "Хатагтай эзэн таныг номын сан руу буугаад ирээч" гэж хэлүүллээ. Тэр үнэхээр та руу харагдаж байна. Муу мэдээ сонссон байх. Та альваад бэлэн байгаарай. Хэн нэг нь нас барсан, эсвэл банк тампуурсан, үгүй бол гэхэд ээж нь түүний яриаг тасалж "За ойлголоо Рут, чи явж болно" гэлээ. Тэгээд ээж нь номын сан руугаа явлаа. Тэдний яриа улам ширүүлсэн, улмаар хаалганы хонх жингэнэж Рут хөлсний тэрэг авч ирв. Хөлийн чимээ тачгансаар шатаар доош буухан хүүхдүүдэд дуулдав. Хөлсний тэрэг хөдөлж хаалга хаагдлаа. Төд удлгүй ээж нь ч орж ирлээ. Түүний царай цонхиж торгон цамцнаас нь ч цагаан болжээ. Мөн түүний нүдэнд нулимс цээлгэнэн. Уруул нь ердөнхшгээ инээмсэглэл тодруулсан хэдий ч хуухай цайж зураас адил үзэгдэнэ. Ээж нь "Унтах цаг боллоо. Рут та нарыг унтуулна" гэхэд Фелис "Аавыг гэртээ ирсэн болохоор бүгдээрээ орой хүртэл хамт байж болно гэж та хэлсэн шүү дээ" гэхэд ээж нь "Аав энэ ажлаар дуудаад явсан. Алив хонгор минь явж унт" гэлээ. Тэд ээжигээ үнсэж өрөө рүүгээ зүглэв. Харин Роберта ээжигээ тэрч чихэнд нь "Ээж, энэ муу мэдээ биш тийм ээ? Хэн нэг нас барсан уу? Эсвэл" гэж шивнэхэд ээж нь "Үгүй ээ, хэн ч үхээгүй" гэд Робертаг түлхэж холдуулах мэт болов. "Хонгор минь, өнөө орой би чамд юу ч хэлж чадахгүй. Одоо явж унт" гэсэнд Роберта дүүнрийнхаа хойноос явлаа. Рут охидын үсийг угааж унтлагын хувцсыг өмсгөв. Бусад өдрүүдэд ээж нь энэ бүгдийг хийдэг үлээ. Рут охидыг оронд нь оруулж өрөөнөөс гарч явахдаа Петр хувцаа тайлалгүй шатан дээр сууж байхыг олж үзв. Тэр "Рут, юу болсон юм бэ?" гэж асуухад улаан үст Рут "Надаас юу ч битгий асуу. Би чамд худал хэлхийг хүсэхгүй байна. Чи удахгүй мэдэх болно" гэлээ.